Үүнээс хэдэн сарын дараа өнөөх цэрэг сэтгцийн эмгэгтэй болоод цэргийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн мэдээллийг авав. Сайн байцгаана уу? Eternal TV-д тавтай морил. Энэхүү бичлэгээрээ та бүхэнд суванд болсон нэгэн хачирхалтай явдлуудын талаар ярьж өгөх болно. Хэрвээ танд манай бичлэгүүд таалагддаг бас сонирхолтой санагддаг бол subscribe дарж share хийхээ мартаваа. (2010 онд Солонгос улсын Суванд шөнийн 2 цаг 10 минут болж байхад нэгэн оюутан охин харих гээд явж байв. Тэрээр гүүрэн гарц руу гардаг замаар өксөж байтал араас нь хэн нэгэн дагаад ах шиг мэдрэмж төрлөө. Тэгээд тэрээр эргэж хартал хоёр эмэгтэй хүн ардан зогсож байлаа. "Хөөе хүүхдээ, чи бид нартай хамт явж зугаацахгүй юм уу? Хэрвээ тэх юм бол бид чамд 30,000 вон өгөх болно" гэж хэлжээ. Түүнийг нь сонсоод яг зугаацах гэдэг нь ямар утгаар юм бол гэж тэр оюутан бодсон бөгөөд нэг л хачин мэдрэмж төрөөд. Түүний дотор нь жирс хийх лолов. Тэгээд айсандаа тэднээс хурдхан шиг холдоод гүйж зүхтлаа. Маргааш өглөө нь энэхүү оюутан шүн болсон явдлаа онлайн дээр нийтлэнэ. Харин тэрхүү нийтлэл нь маш их хүнээр уншигдах бөгөөд тэрхүү хүмүүс "Хүүх ямар аимшигтай юм бэ? Наад хоёр эмэгтэй чинь арай хүний наймаач юм биш үсттэй" гэх мэтчлэн комментууд маш их иржсэн бөгөөд түүний доор мөн "Надад ч гэсэн ийм явдал тохиолдож байсан" гэх комментууд маш их ирж байлаа. Харин энэхүү коммент дундаас хамгийн хачирхалтай коммент нь Drift гэх нэртэй хаягнаас байлаа. "Наад эмэгтэйгээ хизээч дагаж явж болохгүй шүү. Тэгэх юм бол чамд маш аимшигтай зүйл тохиолдно. Учир нь би үүнийг биеэрээ мэдэрсэн нэг хүнийг тань" гэх коммент байлаа. Тухайн зүйл охин тохиолдохоос 20 жилийн өмнө буюу 1990-ад онд нэгэн Солонгосын Ким гэх офицер өөрийнхөө тэтгэврт гарах өдрийг хүлээгээд сууж байлаа. Нэг өдөр Ким офицер тэргүүнтэй зэргүүд өөрсдийнхөө үүрэг даалгавруудыг биелүүлж дуусаад буцах бэлтгэлээ базааж байв. Гэтэл тэр дунд нэгэн цэрэг нь маш сонин царайтай болсон байхыг Ким офицер анзаарна. Тэрээр маш сонин царайлж хинтээж юу ч ярихгүй маш удаан суулаа. Харин эцэст нь Ким офицер төхөж очиод яг юу болсныг нь тодруулж асууна. Тухайн цэрэг нь цэргийн амралтаар найзуудтайгаа Суванд арх уугаад шүн болсон үед бүгд Сувааны яг тэр буудал дээрээс салаад явсан байгаа юм. Тэгээд тэр Сувааны хавьда нэгэн дэм буудал олоод хоноглоё гэж бодоод явж байгаад харахгүй хинж байхгүй гудамжинд нэгэн эмгэнтэй таарсан байна. "Хоноглох байрыг чинь хямд үнээр өгнөө. Ирээд зугаацаад яв" гэж эмгэн хэлэх ба тухайн үедээ согтсон байсан залуу маань юу ч болсон шинжгүй эмгэнийг дагаад явна. Ингээд эмгэний зааварчилсан нэгэн дэм буудалд ороод хөнгөн өрөөнд хэвтэж байтал гинэт хаалхан нэгтгэн тэр өнөөх эмгэн зогсож байлаа. Үүнд нь залуу жаахан уурсаж "Яасан бэ энэ хар шөнөөр" гэж эмгэнд хэлэхэд эмгэн орж ирээд артаа үүрч авсан хар шуудаага буулгаад инээж эхэлнэ. "Маш сайн үг сонсдог эмэгтэйг энэ шуудаанд аваад ирсэн болохоор сайн зугаацаад ав" гэж эмгэн хэлэх ба үүнийг нь сонссон залуу өөртөө найдлахын халамцуу эмэгтэйг гудамжнаас олоод ирлээ гэж хошигнож бодно. Дэм буудлын эмгэн залуугийн өрөөнөөс гарахад залуу шуудаан дээр очиод шуудааны амсрыг нээх ба тэр дотор нь яг л эмгэний хэлснээр нэг эмэгтэй инээмсэглэж залуу руу харж байлаа. Харин ямар ч уусан шинжгүй харагдаж байлаа. Залуу дотроо тэр хөгшин эмгэн яаж нэг том ийм эмэгтэйг шуудаанд хийгээд авчирсан юм болоо? Бас яаж энэ эмэгтэй ийм жижиг шуудаан дотор багтаад ирсэн болоо гэж гайхан сууна. Тэгээд залуу эмэгтэйг шуудаанаас гаргах гад хоёр талаар нь гараа хийгээд үцтэл маш эвгүй мэдрэмж төрнө. Аимшигтай зүйлийг залуу мэдэрч байлаа. Тэр эмэгтэй хөл гарна мэддэхгүй байлаа. Айж сандарсан залуу шуудаанаас шууд эмэгтэй гаргахын оронд шуудааг нэг талаас нь задлж эмэгтэй биеийг харахад тэр эмэгтэй хөл бас гаргүй байлаа. Цочиж сандарсан залуу шуудхан л дэм буудлаас гараад гүйчгэв. Тэгээд гүйж байгаад амьсгаа авахаар зогсоод хартар нэгэн сандал дээр өнөөх эмгэн сууж байх нь тэр. "Сайхан зугаацуу. Чиний үгийг их сайн сонсож байгаа хэмээн инээмсэглэн хэлхэн тэр. Залуу энэ хэргийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж бодсон боловч зориг нь хүрсэнгүй. Учир нь залуу цэргийн хүн байсан ба өөрийнхөө амралтаараа ийм хэрэгт
хутгалцсан нь мэдэгдэх юм бол өөрөө ч гэсэн том яланд унах магадaltaй байлаа. Тэгээд л залуу Сувоноос нэг мөсөн зугтсан байна. Энэ түүхийг сонссон Ким офицер согтуурсандаа янз бүрийн юм харсан байлгүй хэмээн хошигнон бодож нэг их тоосонгүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь тухайн цэрэг тэр дэм буудлын хаяг, байршил, бүр нэрийг нь хүртэл тод санаж байлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа Ким офицер тэтгэвртэй гарсан бөгөөд үүнээс хэдэн сарын дараа өнөөх цэрэг сэтгцэн эмгэгтэй болоод цэргийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн мэдээллийг авав. Энэхүү Ким офицерийн сошиал комментаар үлдээсэн түүх тухайн үедээ мөн маш их хандлт авсан байдаг. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр маш олон хүмүүс энэхүү Ким офицерийн комментныхан доор надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан гэсэн комментуудыг дахин үлдээсээр байлаа. Нэг жишээг нь дурдах юм бол яг түрүүний нөхцөл байдалд орсон нэг залуу өнөөх дэм буудалд хэвтэж байх үед гаднаас нэгэн сайхан биетэй эмэгтэй орж ирсэн бөгөөд тэр эмэгтэй нүдний шил зүүсэн байсан. Гэхдээ нүдний шилээ тайлсныхан дараа тэр залуу ихэд цочирдсан. Учир нь тэр эмэгтэйгийн нэг нүд нь байхгүй байсан. Гэх мэтчлэн маш олон комментуудыг харж болж байлаа. Харин энэ түүхүүдэд нэгэн ижил тал байсан нь энэхүү бүх хүмүүсийн энэ явдлыг туулсан газар нь Сувонд байдаг мөрөөдлийн ордон гэх дэм буудал болсон байгаа юм. Гэвч хүмүүсийн үйл явдал нь нэг газар боллоо гэд энэхүү явдал нь үнэн гэж 100% батлахад хэцүү байсан учраас цагдаа нар арга хэмжээ авч чадсангүй. Харин бас нэг хачирхалтай нь энэхүү дэм буудлын ойр хавьд амьдардаг хүмүүс нь хүмүүсийг шалаад идэг эмэгнийг мэддэг байгаад юм. Орой болгон тэр эмэгтэй хүмүүсийг зугаацаад явгээд аваад явдаг гэж хүмүүс нотолсоор байлаа. Хэдийгээр ганц энэхүү зүйлүүдээр 100% нотлох боломжгүй ч гэсэн хэрвээ энэ үнэн болвол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олноороо хүчирхийлэлд өртөж байна гэсэн үг. Эсвэл зарим хүмүүсийн ярьснаар бол энэхүү бүлэглэл эмэгтэй хүмүүсийг хулгайлж авч яваад хөгжлийн бэрхшээлтэй болгосныхоо дараа ингэж хүчирхийлдэг, хүний наймаа үйлддэг гэсэн санаанууд ч байдаг. Гэтэл үүгээр Сувонд болж байгаа аимшигтай хэрэгүүд зогсоогүй юм. 2016 оны 11 сард компанийнхаа орон сууцанд амьдардаг А гэгч эмэгтэй тухайн өдөр Сувоны автобусны буудлын дээр автобус хүлээгээ зогсож байлаа. Суух автобус нь 30 минут тутамд нэг ирдэг ч гэсэн тухайн А гэгч эмэгтэй автобусны буудлын дээр гүйж ирэхдээ автобусаа алдсан учраас маш ууртай зогсож байлаа. Гэтэл хаанаас ч юм бэ нэг эмэгтэй гарч ирээд "Сайн уу? Чамайг түрүүнээс хойш харлаа. Чи их үзэсгэлэнтэй юм аа" гэхэн тэр А гэх эмэгтэй дараагийн автобус иртэл 30 минут хүлээх хэрэгтэй болсон тул тэр эмэгтэйтэй ярихаас татгалцсангүй. Тэд хэсэг хугацаанд ярилцаж байгаа. Тэгээд өнөөх эмэгтэй нь явчихав. Ямар нэгэн хачирхалтай зүйл болсонгүй. Бүх зүйл хэвэн. Харин яг үүнээс 1 сарын дараа өнөөх эмэгтэй Сувоны автобусныхаа буудлын дээр автобусаа хүлээгээд яг адилхан зогсож байлаа. Гэтэл дахиад л хаанаас ч юм бэ нэг эмгэн гарч ирээд "Хөөе эмэгтэй, надад бэлигээ төр зүр өгөөч. Миний гар яг хөлтлөө" хэмээхэн тэр. Харахны өнөөх эмэгний гар нь улааж час хүүтэн харагдах ба түүний хувцсан ч мөн нэмгэн хуучирсан харагдаж байлаа. Үүнийг харсан А нь түүнийг өрөвдөөд өөрийнхөө өмсөж байсан бэлийг шуудхан тайлж өглөө. А гэх эмэгтэй эмэгнээс "Та яг хаашаа явж байгаа юм бэ" гэж асуухад эмгэн "Би хүүгээ олох хэрэгтэй, миний хүү" гэж орилж байв. А нь эмгэнтэй хэсэг хугацаанд ярьж үзсний дараа тэр эмгэн нь сэтгцийн асуудалтай эсвэл зүнсэн гэж бодохоор. Тэгээд эмгэн туслахаар түүний барьж явж исэн хар шуудатай эмийг нь өргөөд хамт араас нь дагаад явлаа. Харин хачирхалтай санагдаж байсан зүйл нь тэр хар удтай зүйл нь нэг л тийм хөнгөн санагдаж байв. Хамт алхаж байгаад өнөөх эмгэн нэгэн хуучирсан байрны өмнө ирж зогсох бөгөөд "Ийшээ орно" гэж хэлээд орох гэтэл нэг л орхоос айгаад "За би ингээд явъя да" гэж эмгэнд хэлэх боловч эмгэн "Чи цай уучгаад яваа" гэж шалсаар агаад Аг өнөөх хуучин байр руу дагуулад авч орно. Гэтэл Аг хуучин байшин руу ороход яг байрных нь өмнө өнөөх 1 сарын өмнө автобусны буудлын дээр уулцсан эмэгтэй өөдөөс нь хараа зогсож байлаа. А гэх эмэгтэйд
маш аимшигтай, хачирхалтай мэдрэмж төрж байсан ба цочирдсондоо сандраад хаалхаар гаргаад гүйчихв. Хэдийгээр хурдан гүйх боловч тэрээр төв зам руу гарч чадалгүй нарийн гудмаар гүйсээр байлаа. Гэтэл түүний ард өөрийг нь хөөж байгаа мэт гутлын чимээ улам бүр нэмэгдсээр байлаа. Тэрээр улам айж сандарсандаа нэгэн айлын хашааг давж тэрэн дотор ороод нууцлагдмал газар сууж байгаа цагдаа дуудах ба эцэст нь цагдаа ирснээр тэр арай гэж энэ гудмаас гарч явж чаддаг. 2-7 хоногийн дараа Аалуу цагдаагаас залгах бөгөөд автобусны буудлын дээр таарсан эмгэн болон 1 сарын өмнө таарсан эмэгтэй бүгд нэг бүлхэн болохыг олж тогтоосон байна. Тэрхүү бүлхэн нь яг л энэ эмэгтэй дээр хийсэн шиг хүмүүсийг хуурч эмгэнээр дамжуулж хуучин байшин руу авч ороод тэгээд цайнд нь унтуулах юм хийгээд унтуулад хамаг эмийг нь тондог байсан байна. Хамгийн гол нь А гихч Сувооны автобусны буудлын дээр тэр магтаад байсан эмэгтэйтэй таарснаас хойш өнөөх бүлэгм тэрхүү А гих эмэгтэйг өөрсдийнхөө өгөөшөө болгож хаагуур явж байгаа, хаана ажилдаг, тэгээд хэдэн настай гэх мэтчлэн хувийн мэдээллүүдийг тандан судалж байсан байна. Харин тэрхүү настай эмэгн нь энэхүү бүлэглэлд зүгээр л нэг ашиглаж байсан хөөрхийлөлтөө хөгшин байсан байна. Энэхүү явдлыг туулсан А гих эмэгтэй сэтгэлийн гүн хямралд орж улмаар эмнэлэг твтэж бүр ажилласаа гарсан байна. Тэгвэл яагаад Сувоонд ийм аимшигтай хэрэгүүд олноороо гарах болсон бэ? Үүний хариулт нь магадгүй Сувоон хөдөө орон нутгаас Сөүл рүү ороход дамжин өнгөрдөг хэсэг учраас тэнд ингээд маш олон төрлийн хүмүүс, дээрэс нь гадаад хүмүүс амьдардаг учраас иймэрхүү хэрэг гарах нь амархан талбар юм а гэдгийг бол цагдаа нар хэлж байсан. Гэхдээ түрүүн ярьсан хэрэгүүд бол мэдээж 2010, 1990, хамгийн сүүлдээ 2016 гэх мэт онуудад бол гарч ирсэн. Үүнээс хойш бол иймэрхүү хэрэгүүд нь Сувоонд багассан байдаг. Ягаад гэхээр Сувоон бол том хот болж хөгжиж байгаа учраас иймэрхүү хэрэгүүдийн тооч гэсэн буурсан байдаг. Өнөөдрийн бичлэг маань та бүхэнд таалагдсан бол subscribe-а дараад, лайка дараад, share хийхээ мартаваа.